Сайн байцгаана уу эрхэм үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юуя Entertainment-ийн даалт ертөнц нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. За одохон байж гараа. За хад эхлэхэд. Сайн байцгаана уу эрхэм үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юуя Entertainment-ийн даалт ертөнц нэвтрүүлгийн дараагийн нэгэн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн түншээр Антмол Авторадиатор сервис. За өнөөдөр та бүхэндээ Дамдын сүрэн гуанлуус савдаг чөтгөр шулмастай учирсан хүмүүсийн ярианы 2 дугаар хэсгийг хүрэхэд бэлэн болоод байна. За өөрөө бол маш их одоо энэ талын чиглэлийн талт ертөнцийг сонирхдаг хүн байсан. Тэгээд нутаг орноор дамжиж явж одоо хууч яриануудыг бичиж тэмдэглэснийг нь та бүхэнд уншиж хүргэж байгаа шүү. Ингээд хүргэе. Шар дамб. За манай нутагт Төв аймгийн Дэлгархаан суманд нэг их эрдэмтэй лам байж. Түүнд Монголын газар нутгийг тооцсон нэг ховор ном байж л дээ. Тэр номыг Шар дамб гэдэг хүн үзье гэж гуйж аваад буцааж өгөхгүй нилээн удчиж. Өгнө гэж хэлээд лөрөөс өгдөггүй л гэж л дээ. Гү чи яаваа гэхээр л өгнө гэдэг гэж. Тэгэхээр нь тэр эрдэмтэй ламын шавна Тарган Осор гэдэг хүн яасан гэхээр тэр Шар дамбыг эзгүй байхад нь байшинд нь ороод өнөөх номыг нь авангуудаа багштай аваач чадах гэж л дээ. Нэгсэндээ хэлэхгүйгээр хэлээ ороод авчиж. За үүнээс нь болоод нөгөө Шар дамб Тарган Осор хоёр хоорондоо хэрэлдэж, зодтолтож, жухан тангарахгүй нэг үцхээргүй дайсан болгодог. Тэгж байтай Шар дамб өвдөөд тун удалгүй бараг л өөх тэрэг тулж гин л дээ. Өөхийнхөө өмнө юу гэж хэлсэн гэхээр би муу Тарганыг хэвээр аваад явна да гэж хэлсэн юм байна. Тэгээ тэрийгээ бүр баян хэлдэг байж л дээ. Би ч ганцаараа явахгүй. Явах тэрэг толвол заавал авч явна гэдэг байж. Удалгүй нөгөө Шар дамб гэдэг хүн чи бурхан болж өгснээс нь хойш 20 хоногийн дараа нөгөө Тарган Осор гэдэг хүн чинь эв ирүүл цоо ирүүл хүн байж яснаа гинэд өвдөөд хитгэн хоноод нас орчиж гинэлтэй. Үүнээсээ болоод тэр нутаг орныхоо юу гэж ярьдаг байсан гэхээр энэ Шар дамб Тарган Осрыг аваад явчлаа л да. Явахасаа өмнө байнгалхан тавж явна гэдэг байсан. Яг л хийснээрээ боллоо. Хэмээ цуу гарсан гин. Тэгтэл удалгүй энэ нутаг оронд дахиад нэг цуу яриа гарч ирсэн байна. Юу ингэж гисэн нөгөө Шар дамбыг чөтгөр болоод Тарган Осрыгоо дагуулад хамтдаа явж байна гэдэг цуу яриа гарсан байна. Сум нэгдлийн дарга Дүгэрж авын эхнэр тухайн үед ихэн гэж нэртэй байсан юм дээ. Нэг хүүхэн юу ажилтай гэрийн гадаа зогсож хагаад гинэтэл маш их дуугаар хашгирч гэдэг бүр сандраа тэрүүгээр нэг орилж гин юу гэсэн чи үгүй яадаг үлээ тамнэ нөгөө Шар дамб Осоргойг хөтлөөд дагуулаа явж байна гэд хилэнгүүтээ тэгж орилоод л ухаалт томчгоч л дээ. Тэгэхээр нь ч одоо юу боддог үлээ гэд бөө юм болж л дээ. Яг учраа олохгүй нөгөө Дүгэрж авт очиж хэлсэн байгаа юм л да. Сум нэгдлийн дарга дээр дахиад очиж эхнэр чи ингээд унжээ гэд хэлж гэтэл Дүгэрж ав одоо энэ дарга нь гэртээ ирж эхнэрийгээ харангуйтаа за би одоо бол завгүй байна. Та нар өөр арга байвал аргалаа гэж хэлсэн байгаа юм. Тэгэнгүүтээ ажил руугаа яваад өгч л дээ. Тэгээд аргаа орсондоо хамаатан садна нь яг учраа олохгүйгээр хөх лувсан очор гэдэг хүнийг Осор гэдэг хүнийг л залаад бүр нэлээ олоос залж авчирч гин. Тэгсэн тэр хүн ямар учиртай хүн юм бэ гэд хайхаар сумын дуганч байсан эрдэм номгүй за тэгээд дээрэс нь сүм хийдийг устгаснаас хойш бол зодчий болж одоо шийд гарсан байсан сүүлдээ өөрөө зодчий болсон юм байна л да. Ерөнхийдөө зодын номл сурсан юм хүн байж л те. За ингээд зодчий ирээд Дүгэрж авын эхнэрийг тарнидж үлээгээд л тэр олон хүний нүдэн дээр зүгээр болгочих. Нөгөө арилж ашигчаа тухайлдаа унцсан хүн гэж юм. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хүн үхээрийн бузар болжээ гэж хэлсэн гэж. Тэгээд нөгөө үхээрийн бузар болчихсон сан тавьж ариулж өгөөд зөв зүгээр болно гэж хэлсэн байна. Тэгэхээр хүмүүс гайхаад энэ үхээрийн бузар гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэсэн чинь нөгөө Дүгэрж авын эхнэр буюу ухаалтж унсан эхнэр маань Шар дамбыг тэр оршуулсан газрын ойр нь аргалт хүч явсан юм байна л да. Аргалт хүч яваад гинэд гавлынхын ястанд таарчихсан юм байна. Хээр гэсэн үг. Таарад түүнээсээ маш их сэжиглээд түүнээсээ л одоо бузартцсан гэсэн үг юм уу да. За ийм л юм болсон. Одоогийн хүмүүс бол тухайг энийг сонсоод худлаа л гэх байх л та. Гэхдээ энэ бол 1970-аад онд үнэхээр болсон үйл явдал шүү хэмээн бичсэн байна.
За дараагийнхны төвхийг та бүхэнд өгье. Дараагийнх нь төвх нь ачаатай өхөр. За үүн нь болохоор чөтгөр гэж ямар амтан байдаг юм бэ? Тэрийг үзье ямар царайтай байдаг болоо гэж сонирхдаг хүмүүс байдаг юм байна л да. Гэтэл чөтгөрийг үзье гэж шохорох хэрэггүй гэж би бол боддөг юм аа гэсэн байна. Учир нь чөтгөр юу н хямран доройтсон согогтой хүнд л харагдахаас биш хямартай саяава хүнд огт харагдахгүй гэж боддог гэсэн юм л да. За энэ хүний төвхтөр бол би 1930-аад оны үед 100 манайх хушууны буюу хуучин мишиг гүний гэж хүрээн дээр ламнараар хисээд ламнарынхаар хисэж ингэж шинмийн арх угаад жаахан халамцуу гэртээ харих гээд мортож байлаа л да. Мортох гээд бэлдэж байлаа. Тэгээд манай гэр болохоор бараг л өртөө шахах газар байсан юм. Тэгсээр байтал явах гэсээр байтал аяг таг шимэргөөсөр байтал харанхуй бүрийг олчихсан юм. Мордох гэж байтал төмтийн улаан гэдэг миний үеийн залуу хүн банд. Гэр нь манайхтай ойрхон л доо. Тэгээд над дээр төхөж ирээд асууж байна. Үгүй чи мордох гэж байгаа юм уу гэж асуухаар нь тийм ээ тийм харих санаатай гэж хэллээ. Тэгсэн чин бас гэртээ харих гэж байна. Хамтдаа мордъё л гэж байна. Ингээд ханиндаа дөрөв хавчруулах хамт мордоод явлаа. Оюул замдаа элдв янзын юм ярилцсаар л явлаа л да. Залуу байсан болохоор голцоо хүүхэн л яриад явсан юм. Шүн оршуулдаг хүн оршуулдаг сэжигтэй газар хажуугаар нь битээр зүрж өнгөрөх болсон юм. Тэгээд өнгөрөхөд сайхан нохон тал юм газар байсан. Шүндөөж харанхуй боллоо, удахгүй харах бүр ингээд хав харах болсон ба. Гэвч яг нүх шиг харанхуй арай биш нүд тухайн үед залуу байсан болохоор сайн байсан болохоор хав ойрын юм ойр зүр юм харагдтайгаа яваад л байлаа. Тэгтэл удалгүй нөгөө улаан маа надад гинт хэллээ л дээ. Хөөш тэр юу вэ? Гэт гараараа зааж байна. Гэтэл тэр заасан зөвгөрөнд дагуулад хаартал надад юу ч харагдсангүй. Тэгэхээр нь үгүй аль тэр үү? Хаана гэж асуудал. Үгүй тэр гимтэй тэр үгүй чи харж гин үү? Гэт гараараа нэг тийшээ заагаад байх юм. Түүний гарын байдлыг нь харахад тэр юм нь хойноос урагшаа явж байгаа болтой. За тэгснэ. За тэр харж гин үү? Тэр гүвэний цаахаар орчихлоо гэж байна шүү. Тэгэхээр нөгөө гүвэн дээр нь бид хоёр хоёлаа яваад очлоо л доо. Цаана нь юу ч байдаггүй, юу ч харагддаггүй. Тэгээд арга бараад хоёлаа цаашаа явлаа. Би ч асуулаа л та. Сони юм та. Чамд юу харагдсан юм? Надад юу ч харагдсангүй. Гэхэд нөгөөх маань хэлж байна. Үгүй юу ч яах вэ? Нэг ачаатай хурал харагдсан юм да гэх юм. Түүнд харагддаг, надад харагддаггүй нэг тийм сони юм л бидэнд дайралцсан юм. Тэр худлаа хэлэхээргүй томоотой сайн залуу байсан юм. Энэ бол зун бос хэргэлдэ. Намар нь улаан өвдөд удалгүй бурхан болсон. Би тэгээд түүнээс хойш боддог болсон юм. Хүнд мууяр орохлоор элдвийн муу юм харагддаг байх. Мууяр нь ороогүй хиймартаа яваа хүнд элдвийн муу сайн харагддаггүй, дайралдаггүй юм болоо да гэж боддог болсон доо гэсэн байна. За энэ бол 1974 оны 3 сарын 14-нд бичсэн тэмдэглэл байна. Ингээд та бүхэндээ өргөжлүүлэн нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад цааш нь түүхээ өргөе. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар онтмол. За бид нар одоо ингээд мик авцсан байгаа, хэрэгжилж байгаа. Үнэхээр их баярлж байгаа. За эднийг урьдчилгаагүй лизингийн онлайнаар шийдвүүлээд 21 аймгийн хаанч байсан захиалсан бараагаа хөргүүлээд авах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр та ханаас захиалж болно гэсэн үг. Тэгэхээр онлайнаар зээлийнхээ хүсэлтийг илгээгээд л өргөхөд болно. За тэгээд мөн зээлийн нөхцлөөр буюу хит хувааж авах нөхцлүүд те. За төлбөрийн боломжууд нь яг юу байгаа юм бэ гэхээр хаан банкаар авч болж гэн замун Pocket Zero бон за Pocket Leasing байна, Store Pay гэх мэтчлэн маш олон аппликейшнээр та ингэж зээлээ шийдвэл авах боломжтой. Эднийх юу гэдэг нь захиргаан бараа тийм ээ, гэр ахуйн бараа гэд маш олон зүйл гэдэг учраас та дээр тавьсан линк дээр нь дарж ороод эдний дэлгүүртэй танилцаарай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Антмал байлаа. Баярлалаа. За өнөөдөр та бүхэндээ Дамдын Сүрэмгай лус авдаг чөтгөр шулмастай очирсан хүмүүс ярианы 2 дугаар хэсгийг өнөхөө хүргэж байна. За тэгэхээр яг одоо 70-аад оны үед ч одоо бичигдсэн баам л да энэ ингээ яригдж байгаа ч гэсэн тий өдөө хүртэл одоо ингээд таарсан, харсан, боддор мэдэрсэн үнэхээр сүнс чөтгөр байдаг гэж одоо сүнс байдаг гэдэгт итгэдэг хүмүүс хүртэл итгэхээр тийм хэмжээний актер явдлууд байдаг. Магадгүй танд тийм зүйл тохиолдсон бол бас манай нэвтрүүлэлт оролцох бүрэн нээлттэй шүү. Ингээд дараагийнхаа төвхийг хүргэе. За дараагийнх нь түүх нь жамсран хувилгаан.
Би 1969 онд Дорнод аймгийн төвд сууж байлаа л да. Тэнд цагтан сэргийлэхийн цагта хоргоо чухамдаа бол хургаа гэдэг үе юм байна. Тэгээд хүмүүс ойр орхиндоо оцод дууцаараа байгаад хоргоо болгоцсон юм байна л да гэдэг хүн байлаа. Шашин шүтлэг огт байхгүй айхтар хувьсгалч хүн байсан юм. Жамсран хувилгаан гэдэг арх их уудаг, за уухаараа жах юм агсан дуу 40 янзтай өвчтөе зовлонтой хүнийг аргалж өгдөг тийм хүн тухайд байж л дээ. Түүнийг өнөөх хоргоо их хавчиж хяхдаг байж. Тэгээд байнгал би чамайг заавал барина 20 дойл гээд занаад явдаг байж л дээ. Тэгж байтал байж байгаад хоргоогийн нэг жаахан баг хүүхэд нь хүнд өвчнөр өвдөөд нас орчгож л дээ. Тэгээд аав нь туссан хойно хоргоо түүнийг морин тэрэгэн дээр тавиад хөдөөлүүлэх гээд аваад явж байж. Гэтэл өнөөх жамсран морьтой араас нь тавхад хүрээд ирчихэлтэй хөөхаа гэхийн завдалгүй. Тэгээд араас нь юу гэж хэлээд байсан гэхээр "Гүй чи зогсчи та нар зогсоод өгөөл" гэдээ өрлөөд байсан байна. "Гүй зогсооч" гэгээд ингээд өрлөөд хүрээд ирсэн. Тэгэхээр нь нөгөө хоргоочин мэдээж хэрэг дургүй юм чинь. "Гүй энэ муу согтуу золиг юу гэж тэнэж явсан бол тоо" гэж бодоод өөсөө нөгөө дуудсныг анзаарахчгүй сонсоогүй юм шиг тэр чигтэл яваад л байж гэлтэй. Гэтэл нөгөөх нь араас нь "Гүй чи зогсгийм зогсоод өгөөч" гэж бархирсаар дахиад л байж. Арга барсандаа ч тэд нэр зогсож гин л дээ. Зогсож гин. Удалгүй нөгөө жамсран араас нь гүйцэж ирээд юу гэжсэн гэхээр "Гүй та нар чин одоо яаж байгаа хүмүүс вэ? Амьд хүн оршуулах гээд аваа явж штэ. Алив над авсыг нь онгойлгох" гэж хэлсэн баг. Тэгээ ингээд мэдээч хэрэг хүүхдээ нас урахыг харчихсан бурхан болооч хөдөлгөх гээд явж байгаа хүмүүс за энэ бүр димэртлээ архитцсан явж байгаа юм байна гэд өгөнд ногт итгэхгүй юм байна л да. Өөрөөсөө авсыг онгойлгож өгөөгүй юм тагийн чаваагүй. Гэтэл мань хүн өөрөө буужрангуйтэй авсыг нь онгойлгоод хүүхдийг шүүрээ тавсан баг. Ингээд шүүрч аваад дөрвөн өчөөс нь өрөөлдүүлэн хоёр суугандаа хоёр удаа сунгаж татаад авсанд нь буцаагаад ичиж. За ингээд суганд ээж аваад дөрвөн өчөөс нь ингээд сунгаж татаад байсан юм чинь. Ингээд буцаагаад хийчихэлтэй. Тэгээ юу гэж хэлсэн гэхээр "Та нар энэ хүүхдээ буцаагаад бошоохон аваад харь. Учаад орон дээр нь яг сайхан унтж байгаа юм шиг унтуулчих" гэсэн баг. За тэгээд энийг чи одоо итгэхэд хэцүү ээ. Ингээ аав нь авсны тагийг нээгээд ингээ харсан хүүхэд нь нэрээ амьд чим шиг улаа бутраад байгаа харагдаж л дээ. Тэгэхээр нь за юмигэж мэдгүй нутаг орныхан ярьдаг юм байна. Үнний ортой байж үний магад гэж бодоод хүүгээ тэр чигт нь австаа навж яваад гэртээ хараад орон дээр нь 50 гутаа гучаад ингээ унтуулчих. Өглөө нь болсон чи хүүн харин зүгээр гүйж явсан гэдэг юм байна. За түүнээс хойш энэ хоргоо гэж хүн жамсранг хичнээн согтуу яаж ч явж исэн, яаж жагсан согтуу тавьж исэн гэсэн барин 20 гэж занаад одоо янз бүр болохоо бүр болсон юм гин. 1974 оны 3 сарын 16-нд бичсэн тэмдэглэл байна. За иймэрхүү түүхийг бол маш олон удаа манай хаан бас сонсч л байсан баг тийм ээ. Өвчтөе хүүхдийн хүчлөө тогоонд нь үүгээд тийм ээ. Ээж нь ингээд хатвчаараа хараад ухаан алдаж унжсэн гэдэг түүхүүд ч байдаг. Тэгээ буцаад ороод ирсэн ч хүүхэд нь зүг зүгээр болсон байсан гэдэг. Актер юм одогт хувилгаад одоо мэрэгэн төрх хүмүүс Монголд бол маш олон байсны нэг жишээ юм болоо да. За үргэлжлүүлэн та бүхэнд дараагийнхын түүхийг хөргий. Цэрэн дондог гівш. За 1937 онд Гандан дээр Цэрэн дондог гівш гэж нэлээд эрдэмтэй мундаг юм лам байсан байдаг байна. Тэгээд тухайн үед 37 он гэдэг чинь тийм ээ хэл мэдээлэлтийг эхэлж байсан. Лам нарыг бариад хороод эхэлж л дээ. Цэрэн дондог айгаад нэг өдөр Бизягийн багшид очоод "Би одоо яг яах вэ? Яах ёстой вэ?" гэж асуусан байгаа юм л та. Гэтэл багш нь айлцсан байгаа. "За чи одоо хөдөө яв. Энд байгаад хэрэггүй. Явхах та богдуулын зүүн суугаар нь таваад баруун тишгээ яваарэ. Тэгээд амтан тусалж яваарэ" гэж бүр онцгойлон цагсан байна. Тэгэхээр нь Цэрэн дондог багшийнхаа зарлигаар зааж өгснөөр нь богдуулын өврөөр баруун тийш явж өнжүүл суманд хэд хонож гин. Тэгээд хүн амтнаас цогтож яваа учраас маш ихч өлсөж исэн юм байна. Лэнж ядарсан байна. За дэрэгт нь ус байсан учраас арайч бас ам гатаж цангааг бол яваад байсан юм байна л да. Гэтэл удалгүй нэг өдөр нэг өвгөн түүнийг зориод ирсэн байна. Түүнд ай цогтож аваа учраас
Яг нарийн ширээ учраа хэлсэн ба ийм учиртай гэд. Харин учрын сонссон өвгөн түүнийг хоол ундаар таслалгүй нууцаар хооллоод хоол унд залгуулад л байдаг болсон маа. Ингээд цэрэн дундаг тэр агууд бүр 7 жил хорогдож суугаад тэндээсээ баруун тишээгээ дахиад явсан маа л да. Тийш явж туулын гүний хүрээн дээр очиод осор чам гэдэг эрдэмтэй хүнтэй танилцаад тэднийд бас 1 жил гаруй суусан байгаа юм. Тэндээс Улаанбаатар хотод ирээд гандан дээр жаахан гэр бариад хэдэн жил сууж л дээ. Энэд бол одоо улс орны байдал арай намж болцсон байна. Тэгтээ ярьсан байна л да. Намайг Төв аймаг дээгүүр сургалж байна гинэ. Осор чамл мэдээлж орхио та хэмээн хэлсэн байна. Тэр нь ер нь их яггүй хүн байсан юмдаг. Норжи гэдэг үгний гэртээ зургуулаа суудаг байж л даан бол зургуулаа байдаг гэж. За ингээд энэ ам бүлийн 6 хүн гэртээ байсан учраас зургуулаа нөгөө шар өвч шарлчихсан байгаа юм л да. Ингээ арга урсан Норжи цэрэн дундгоос очиж арга чарга юутай байна та нэг харуулж өгөх үү гэж асуусан байгаа юм л да. Тэгэхэд нь хэлж л дээ. За би та нарыг эмчэд битгий очихоо гэж хэлж чадахгүй. Гэт 6 7 42 ёотон тарнидж өгсөн байна. Өөрөө ингэ тарнидж өгөөд эмчдэр очиж болно. Гэтэ энийг угаарай гэд өдөр бүр 1 ёотон уугаад агараа гэж хэлсэн байна. За тэр ёотонгийн нөгөө ид маань 7 хоног уугаад зургуулаа ямар ч өвчнгүй идгсэн гэж ярьждаг байна. Тэд нэр эмчэд битгий оч гэж хэлж чадахгүй гэдэг үгийг нь ерөөсөө өөрснөө ойлгохдоо эмчтэр огт очиод хэрэггүй гэдээ ойлгочих. Тийм учраас эмчтэр ерөөсөө очиог юм аа л та. Ингээд идгсэн ба зургуулаар идгсэн. За түүнээс шудлахгүй дам даржаа дээр байдаг нэг шавь нь ирж хоёулаа нэлээд ярьж хөөрч хонсон байгаа юм л та. Тэгтээ сонин нь хоёулаа тэр шүн нас орсон. Зарим хүмүүс тэр хоёрыг багшаа хоёрыг хоёулаа нүүрсэнд хортож өгсөн гэж ярьдаг. Харин зарим хүн тэр хоёрыг Төв аймгаас өөрсдийг нь хайгаад хүмүүс эрс сурал болоод яваад байна гэдгийг мэдсэн учраас зориуд өгсэнч гэж хамтдаа өгсэнч гэж яригддаг юм байна. Жохон яг нарийн ширээ учрыг нь бол бид нар сайн мэдэхгүй юм да хэмээн нутгийнх нь хуучилсан байдгийн байна. За энэ бол 1940 оны үед л болсон хэрэг байгаа юм. За харин бичгтээ бол 1974 оны 6 сарын 15-нд бичсэн байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлэн дараагийн төвийг хүргэе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авторадиатор сервис. За Авторадиатор сервис эднийх бол Авторадиатор худалдаа, засвар, үйлчилгээ бүгдийг хийдэг. Дээрээс нь 23 жилийн туршлагатай найдвар тахамт олон байгаа. За 3 үе дамжиж хийдэг гэдгээрээ бол маш том давуу талтай байгаа. За хамгийн том давуу тал нь кредитний худалдаа хийхээс гадна за магадгүй та Монголд ховор байдаг тийм ээ байдаггүй юм. Одоо машины радиатор хайгаад байгаа бол таны машинд тааруулан яг тэр радиаторыг бүргээд зориуд хийж өгдөг гэдгээр онцлогтой байгаа. За тэгээд эднийх одоо кондишн солих, цэнэглэх гэх мэтчлэн маш олон үйлчлэгийг үзүүлдэг. Дээрээс нь автоцэлбгийн худалдаа эрхлээд олон жил болж байгаа. Гэтэ радиатороор илүү их одоо төрөлцсөн буюу тэр талаараа тагнасан. Тэгээд олон жилийн туршид явагдаж байгаа учраас хүн болго маш сайн мэддэг юм билээ. Одоо одохгүй тийм ээ эрт тэшээгээ явна. Бид нар өрн дулаан цаг болно. Тэгэхээр машиныхаа бас тийм ээ засвар үйлчлэгээ, сэлбэг хэрэгслийг түндээс очиж бас нэг зорж очиод авч худалдаа эрхлээрээ. За хоёр салбартай нэг нь дээр их рүү байгаа бол нөгөөт нь болохоор 22-ын давчаа дээр байгаа. За 22-ын давчаан дээр байгаа нь ихэвчлэн одоо том машин зориулсан. Харин энэ дараагийн салбар дээр нь бол их одоо сэлбгийн худалдаа нь илүү өргөн сонголтоор байдгийг шүү. Баярлалаа хамтран ажилласан Авторадиатор сервисэлээ. Өнөөдөр та бүхэндээ далд ертөнц нэвтрүүлгээрээ Дамдын Сүрэнгуайн лус авдаг чөтгөр шулмстай учирсан хүмүүсийн ярианы 2 дугаар хэсгийг хүргэж байгаа. За ингээд дараагийнх нь нэгэн түүхийг бас хүргэе. За цэцэг ургасан. За Төв аймгийн Дэлгэр хаан суманд лувсан Дэмбэрлэх гэдэг нэгэн айл байж л дээ. Тэднийх нэг за жоох юм одоо саажилттай хүүхэн байдаг байж л дээ. Тэд хамт нэг байдаг байж. Тэр нь нөхөргүй хэрнээ хүүхэд гаргаад авалж. Гэр дотроо зүүн урд хатавчандаа арга түшээдл хүүхдээ гаргаж л дээ. Нэг хүү гарч. Хойдох юмыг гаргаж хаяад үлдсэн чихтэй газар дээр нь хоньны илдээгүй бүр ингээ илдээгүй хатсан нэхийг өсийг нь дээш нь харуулад тэнд нь тавьчихаж л дээ. Тэгэхэд хэд хоног ингээ хараад байсан нөхөөний гисгийн дороос нь
юм ингээд овоогоод байж л дээ. Түрээд. Тэгэхээр нь хүнчтэй сонирхолтой юм да. Энэ нэхийг одоо өмхөрөд хатаад орж байгаа юм болоо тэгээд овоогоод байгаа юм болоо да гэж бодоод нөгөө нэхийг нь ингээд сөхөөд үтсэн чинь доор нь 5 өнгийн цэцэг ургачихсан байж л дээ. Тэгсэн яг тухайн үед болохоор цэцэг ургах цаг биш байсан. За дээрэс нь эд цагаан сарын үе буюу эд тачигч гэсэн яг 2 сая үе байсан юм л да. Маш хүйтний үе байсан. За тэгээд нөгөө лувсан тэмбэрэл болохоор энэ явдлыг айсандааж гэх юм уу, санаа зовсондоо гэх юм уу, хүн итгэхгүй байх гэж бодсондоо ч юм уу. Нэг ч хүнд хэлэлгүйгээр тэндээсээ харин нүгэд явцсан байгаа юм л да. Тас нуусан. Гэхдээ энэ талаар юу ч хэлээгүй. Бодвол тэр цэцгийг нь аваад бас хадгалсан байж болох юм те. Тэгээд энэ түүхийг бицүүн хэлж байгаа юм л та. Би саяхан нэг сарын өмнө гандан дээгүүр явж байгаад нөгөө үнтэйгээ таарсан гэдэг чинь. Таарсан чинь лувсан тэмбэрэл буюу нөгөө айлын эзэн явж ичэлтэй. Тэгэхээр нөгөө нэг асуудлыг нь мэддэг юм болохоор битүү хүн сураг тавьсан байгаа юм л та. Үгүй ээ. Танаа өнөө нэг хүчин ямар шохон хүн болж байна да гэж асуухад нөгөөх нь хариулж л дээ. Үгүй одоо ч одоо юу ч мэдгдсэн юм алга байна. Нусаа гожуулсан хүүх юм одоо 10-аад нас хүрчихсэн. Гэхдээ ч бас зүгээргүй шүү. Хэмээ хариулсан гин. Тэгэхээр бас нэг гоцгой түүхтэй төрсэн байж болох юм. За энэ түүхийг 1974 оны 6 сарын 15-нд бичсэн байна. За ингээд дараагийнхаа түүхийг та бүхэндээ хүргэе. Сэми лувсан. Урдын Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн суманд Сэми лувсан гэдэг хүн за эрдэм нам баахтай хөдөөний лам байж л дээ. Хийж дээр хаяа очиж нэг цагийн хуралдахаас биш цаг үргэлж хөдөө хідэн мал маллаж амьдардаг эгэлж ирээний хүмүүс юм байна. Лувсан нэг өдөр гэртээ сууж байтал гадаа нохоо нууцаж гин л дээ. Гадаа гараад харсан чинь баруун зүгээс жороо морь унсан хүрэн торгон дээлтэй ноён хүн ирж гин. Тэгээд бодож гин л дээ. Зоригт ван биш юм да. Мишиггүй юм болов гэж бодоо зогсож иж. За тэгсэн чинь энд үйдж бол автономит одоо засгийн үед байж л дээ. Тэр ноён ирж гэрт нь ороод лувсанд хандаад хэлсэн байгаа юм. Та маргааш гэртээ бэлэн байгаарай. Би таныг залгах гэж явж байна. Би маргааш ирнэ гэж хэлчихэд явах гэсэн юм л та. Тэгэхээр ноёнтой та аль нутгийн хүн юм битээ гэхт нь Эрдэнэ толгойд гэж хэлсэн байна. Ноёны алдар хэмбэ гэсэнд Эрдэнэ толгой гэж хариулсан байна. Энэ хариултанд нь лувсан бүр гайхаад сүултээ олон ч асууж чадаагүй юм байна. Мишиг гүний хошууны зүүн хойд биеинд Эрдэнэ толгой гэдэг уул байдаг. Тэр нь лувсангийн санаанд л ороод ирээд байж л дээ. Ингээ ноён удалгүй тэгжилчээд мортоод яваад өгч. Лувсан маргааш нь гэртээ хүлээгээд суугаад л байж. Гэтэл удалгүй нохоонч хуцаж гин. Хамт суудаг охин нь гарч хараад хойноос хідэн хонь туулсан 2 морьтой хүн ирж явна гэж хэлсэн байна. Тэгтээ охин нь дахиж гарч нүдэндээ читгээг учраас гарч ингэж харангуйтаа нэлээд айжгсан ороод ирсэн байгаа юм. Тэгснэ. Үгүй юу н та өөрөө гар. Тэрэ тууж яваа юм нь хонь биш чон болтой гэж хэлсэн байна. Гайхаад лувсан гараад ингээ харсан чинь өнөө хүрэн торгон дээлтэй ноён өөр нэг хүн дагуулад нэг чононд жижиг тэрэг хөллөөд туугаад ирж байна шүү. Лувсан ухаан алтлаа айж гин. Тэгсэн нөгөө чон нь хилээ гаргаад айхлаад л байх юм гин. 2 хүний моринж бас их үлэрч өгсөн нэлээд л явж гин. Ингээд нөгөө ноён хэлж гин л дээ. За лувсан хурдан энэ тэрэгэн дээр суу гэж хэлсэн ба. Тэгэд лувсан хурдан шин дээлээ сольж өмсөд айсаар байгаад нөгөө тэрэгэн дээр гараа сууж гин л дээ. Удалгүй лувсан чон хөлсөн тэрэгэн дээр суулгаад өнөөх 2 хүн туугаад баруун хойшоо тавьчих гин үг зүггүй л. Ихээ холоо явсан байгаа юм. Ингээ явсаар хагаад мишиг гүний Эрдэнэ толгой гэдэг ууланд хурж очсон байна. Тэр уулын ингэр дээр 2 цагаан гэр барьчихсан байж гин л дээ. Хав ойрн мал хогшил юу ч байдаггүй. Бүр өвсийг нь гიშгсэн янз ч юус байдаггүй. Юу ч байсангүй. За нөгөө 2 гэрээ бараад чичингуудаа баруун талынх нь гэрт нь лувсанг оруулж гин. Гэрт нь орохт нь жигтэйхэн сайхан гоёлд тавилгатай байсан ч гэсэндээ дотор нь хинч байсангүй. Лувсан айгаад сууж чадахгүй яаж чадахгүй зогсоод л байж гин. Тэгж байтал хүн шиг биетээ хачин толгойтой хідэн амтан орж ирсэн байна. Орж ирээд ноён ирж явна
гэж хоорондоо ярилцаад байж л дээ. Тэгтэл нэг урт хүрэн могоо орж ирээд хойно байгаа түшлэг дээр гарч ноён болж хувраад суучихж гин. Бас нэг могоо орж ирээд нөгөө түшлэг дээр нь гарч хатан болоод нүдэн дээр нь хувраад суучихж гин л дээ. Лувсан тэдний доод талд нь байгаа ол бүгд дээр залаас суулгачиж. Ингээд ноён айлдаж гин л дээ. За энэ зүүн герт манай хүү өвчтөй хэвтэж байгаа юм. Чи түүнийг эмчилж өг гэсэн байна. Аргаа борсон лувсан хариулж гин л дээ. Үхээ ноён минь би ч хүн эмчилж чаддаггүй хүн. Им там барьдаггүй гэсэн байна. Тэгт ноён тэрийг нь оогч таахгүй. Чи чаднаа чадна. Чамайг чадна гэж мишиг хүний хушууны зурхаач жам биш хэлсэн юм гэсэн байна. Нэрэл мишиг хүний хушуунд зурхаач жам биш гэж овоо эрдэмтэй мундаг лам байж л дээ. Түүнийг ч лувсан таньдаг байж. За ингээд үг шүтлэггүй л одоо үг дуугүй л аваачаад тэр жам биш эрдэнэ толгой уулыг их дахиж үтдэг хүн байсан учраас үгэнд нь читгэхээс аргагүй болж л дээ. Лувсан зүүн гэртээ оруулчих. Зүүн гэрт яваад орсон чинь нэг их өвчтөй хүн орон дээр хэвтэж байх юм гин. Хүнчлийг нь сүхөд гарах нэ. Хүн чэжтэй могоо бүхстэй амтан байх юм гин. Могоо бүхсэнд нь гадас шаалттай байж гэн л дээ. Тэр гацсыг нь суух татаад хайчгаж гин. Харин авангууд яасан сайхан юм нэг би амарлаа гэж тэр амтан хүнийг л ирсэн баг. Тэрийг ч мэдсэн хүрэн торгон дээлтэй ноён айлдаж гин. За гэлаалаа. Чамааг мэднэ, эмчлэн чадна гэдгийг хэлээд л байсан л та. Зөвч болж. Чи миний хүүгийн өвчнийг идгэлээ. Энд очир ба тайж явах гэж баян айл нутгалт юм. Тэднийх олон ботхтой л доо. Зарцгүйхэн ботхоос илж аргамжахта гацаа авдаггүй. Орхиод өөр газас, шин гадас ингээд шаадаг юм л та. Нэг гацыг миний хүүгийн бүксэн дээр шаагаад өвчтөө болгож хатаасан нь энэ. Тэр хүүхэн одоо ч өөрөө ч өвчтөө хатаж байхаа л та. Одоо миний энэ зүгээр болохлоор тэр хүүхэн ч гэсэн хаанда зүгээр болчихно. Би чамд өргөл барьц өгмөр боловч чамд хэрэг болоод байх юм надад байхгүй л дээ. Чиний хідэн унаа харж хандаж байхыг би дөхмийн хойд ууланд захиа гэд буцаагаад лавсан гэрт нь хөргөж өгсөн баг. Зурхаач жам бишийнхүү бидний үед их мэрэгэн хүн байсан юм. Гэвч манай багш түүнээс нэг их юм битгий асуу гэдэг байлаа. Яагаад гэдээсэн тэдэнд хадир лус оршдог хүмүүс гэж хэлцдэг байсан юм. Тэгэхээр бидний нөгөө яриад байдаг уул усны эзэд, хангаа эзэд, лусын эзэдээ гэж магадгүй ийм дүрээр оршдог юм билүү. Амд амьдсан яриа гэдэг чинь бас сонир шүү дээ тийм ээ. За нэгэн түүхийг хүргэлээ. Энд хүргээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. Хамт байсан бүх үзэг сонсогч та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Антмол болон Автор театр сервисэлээ дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая.